За хай бүгдний өнөөдрийн мэд хүргэе. Тэгээд дараагийн бичлэгээр ингээд уулзж байна. За өнөөдрийн ярих сэдэв болохоор Demon Slayer Infinity Castle байгаа. Тэгээд би болохоор сая Монголд яг Монголч ч гэлтгүй ер нь дэлхийд даяар 9 сарын 12-нд нээлттэй хийсэн байгаа шүү дээ. Тэгсэн чинь 9 сарын 11-нд ийм шөнийн тусгай үзүр гээд портал цэгийн дээр гараад ирсэн байсан. Тэгээд юу шөнийн тусгай үзүр лээ гэж доо. Тэгээ орсон чинь ямар ч нээлттэй хийх өдрөөс нь өмнө ингээд шүн бүр 12 цагт гарах тийм үзүрийн тасалбар ээж таарад тэгээ тэр нь болохоор ийм мерч бас бэлгэндэн дагалдан гисэн байсан болохоор бүр ингээд аймаг гоё санагдаа. За ерөөсөө энийг л үзье гэд. Тэгээ угаасаа нөгөө нэг бусад 12-наас хоошоо гарч байгаа тэр үзүрүүдийнх нь урьдчилан захиалга нь ингээд бүгдээрээ дүүрсэн. Тэгээ ийм хогийн ингээд булангийн хэсгүүдэд ингээд нэг юм ганц хоёр суудал үлдсэн байсан болохоор ерөөсөө авах юмс боломж байгаагүй. Тэгээд шөнийн үзүр гихтэн бүр ингээд аймаг баярлалаа ёо ямар гоё юм бэ гэж бодоод тэг ганцаараа үзсэн байгаа. Яа тэгэхээр нөгөө нэг Facebook, Instagram дээр нэлийн хүмүүсийн ингээл уйлсан, майлсан, баахан бичлэгнүүд үзэл тэгэл ер нь бол баг үзсэн хүн болгол уйлж ийн гэдсэн болохоор ер нь бол өөрийгөө яг уйлна гэж тооцоолоод тэг хүн амьтанд уйлж байгаа харуулмааргүй санагдаад тэг ганцаараа үзсэн. Тэгээс амар муухай хажуу талтай нэг ганцхан суудал ингээ үлдээгээд ингээ захиалцсан. Хажуудаа бас хүн суулгахгүй гэд. За тэгээд ингээ очивоо. Тэг би гэрээсээ гараад уул нь осмогоо гарыг гэсэн чинь стик карта мартцсан мэлий. Тэгээ ерөөсөө гоё бичлэгнүүд хийж чадаагүй заяа. За тэгээ очсон чинь тиктэй ингээ авсан чинь надад ямар юм мерчүүд бэлгэнд нь өгсөн бэ гэхээр за ийм постэр байгаа. Гаяас тий. Би киноныхаа өмнө энийг авсан байсан болохоор ийм том юм ингээ барьж явах амар хэцүү ингээ хуйлж агаад аваа явсан. Тэгээ энэ айгу гоё байсан. За тэгээ дараа нь гэх юм бол энэ Nezuko-гийн пин байгаа. Гэтэ энэ бүх дөрүүдийн зурагтай байсан. Тэгээд рандомор надад ингэ сонгож өгсөн. Тэгээд би Nezuko-г авсан. За дараачих нь гэх юм бол ийм цуглуулдаг тикет гэсэн. Тэгэхээр энийг цуглуулдаг гэхээр нөгөө 27 29 онд ингэ дараачих нь 2 3 дугаар муув нь гарна штэ. Тэгэхэд бас яг адилхан ийм тикет өгнө гэж би ойлгосон. Үгүй ч гэж магадгүй. Тэгээд ингээд ийм зурагтай. Энд чинь Танжирогийн зурагтай. Энд чинь болохоор Аказагийн зурагтай нэг ийм тикетний цуглуулдаг тикет гэсэн. Тэгээд одоо энэ бусад үлдсэн 2 кинон дээрээс өгөх юм шиг үлээ. За тэгээ энэ болохоор Rengoku-гийн зурагтай ийм стикер аа. За тэгээд иймэрхүү юмнууд бэлгэнд авлаа. Тэгээ би яг энэ тикетнийхэн цуглуулдаг тикетийг ингээ харж агаад нэрээ энэ 20 ондоос нөгөө Mugen Train-ыг Шангрилад гаргаж яхад бас нэг ийм өгчээсэн штэ гээ тэрийг олсон. Энэ хараа. Нэг хөрхөн байгаа тий. Энэ болохоор бүр 20 оны 11 сарын 21 гинэ мөхийн галт дээр гээд энэ одоо хойдолтой Animax-ийн бичгтээ Animax-аас л энийг хийж гаргаж ирсэн юм шиг байна. За ямар ч юм хөөрхөн 2 юм юутай болсон. За одоо гол үйл явдал руугаа орцгоё гэхгүй юу. За энэ бол жоохон спойлертэй бичлэг гэж явах юм байна. Ер нь бол үйл явдлуудаас нь хальт мэлтхан ингээ ярих учраас за эхлээд мэдээж амжилтуудын талаар ярих хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд одоогийн байдлаар болохоор Infinity Castle дэлхийн хэмжээнд одоо нээлттэй хийгээд одоо өнөөдөр чи 16 гэхэр чинь 4 хоног болцсон байна. Тэгээ энэ 4 хоногийн хугацаанд 395 гаруй. За ер нь 400 сая долларын ингээд ашиг орлого олцсон байгаа. Тэгээ энэнийх нь яг талын буюу 200 сая долларын болохоор яг Япондоо нээлттэй хийж авсан. Тэгээ энэ нь болохоор Япондоо бүх цаг үеийн нээлттэй хийсэн одоо орлогоороо тэргүүлж байгаа кино болж таарсан. За тэгээ энэний өмнөхийг нь ямар кино эзэмшдэг байсан бэ гэхээр бас л Demon Slayer-ийн Mugen Train заяа. Mugen Train болохоор яг Японд болохоор нээлттэй өдрөө 1.2 тэрбум йений ашиг олсон юм байна л да. Тэгсэн чинь саяны Infinity Castle болохоор 1.6 тэрбум йений ашиг орлого олоод Mugen Train-ийнхаа амжилтыг Японд эвдсэн байна. Тэгээ ер нь бол энэ тэнд ингээд баахан газруудад ингээд ерөөсөө орлогоор ашиг орлогоор ингээд тэргүүлж байгаа. Тэгээд сая box office-ийг бас нэгдүгээр бичигдлээ. За тэгээд тиймэрхүү амжилтуудтай байна. За ер нь бол ингээд эхний энэ movie-нийг болохоор Akaza Returns гэдэг нэртэй байгаа. За тэгээд дараачих нэнгүүд нь 27-29 онд гарна. Тэгээд ер нь бол 4 жилийн зай үлдсэн байна. Яаж 2 жил үлээнэ гэхгүй. Movie 2-ыг гарах амар хэцүү юм а. За тэгээд энэ дээр болохоор яг ямар хүмүүс ингээд тулдаг вэ? За энэ болохоор спойлер биш шүү. Угаасаа ингээд хайнгууд ингээд гараад ирж байгаа. Shinobu вэ штий. Shinobu Domo 2-ын ингээд халс тулаан болно. За Zenitsu Kaigaku гэдэг одоо дүртэй тулалж байгаа. Kaigaku бол одоо шинээр орж ирж байгаа дүр. Ерөөс өмнө ингээ харагдаж байгаагүй. Тэгээ манай Zenitsu яагаад тийм амар ийм төв царайтай болсон. Тэгээ бүр ингээ үнэхээр өөр төвшөнд очсон. Тийм амар хурц болсон байсны шалтгаан нь ерөөсөө энэ хүн байж таарсан. За тэгээд 3 дугаар
яг ширүүн том тулаан гэх юм бол Танжиро Гио хоёр нийлээд Аказагийн эсрэг тулцдаг байгаа. Тэгээ ерөнхийдөө тулаанууд болохоор Infinity Castle гэдэг музааны одоо гэр гэж хэлж болохоор чөтгөрүүдийн оромж гэж хэлж болохоор тийм газар ингээ өрнөж байгаа шүү дээ. Бүр ингээ ёо тэр цайзад бүр Infinity гэдэг үгч багтахаар заяа бүр ингээ юу болоод байгаа юм мэддэхгүй заяа. Тэнгууд яг энийг болохоор зохиолч маань тайлбарлаж хэлэхдээ энэ бол ингээд яг музааны ингээд дотор байдаг юм тархины бүтцийг ингэж одоо дүүрсэлж харуулсан. Тэгээ ер нь бол амар эмх замбраагүй үүмэн самуунтай тийм орон зай ингээд энэ хүний дотор байдаг учраас тэрийг нь одоо илэрхийлж гаргаж ирж байгаа бит одоо хувилбар нь энэ Infinity Castle юм аа. За тэгээ ер нь бол Infinity Castle-ийн харагдах байдал одоо хийх болсон, зурах болсон, инспирэшн авсан зүйл нь болохоор Японы юм кабуки тайз гэж байдаг штэ ингээд жүжигсэн тоглолт ингээд үзүүлдэг. Ер нь бол тэр одоо тайзнаас сэдвүүлсэн. Тэгээ ер нь бол хөшөг, ханы хээ одоо ингээд босоо шаталтай юм татсан гэрэл мэрэл бүх зүйл янз янзын юм ерөөсөө тэр уламжлалт театрын урлаг болох кабукигийн тэр тавилтаас сэдвүүлж бүтээсэн гэдэг юм билээ. Тэгээ энэ болохоор яг юм сэтгэл зүйн юм драм, айц төгшүүр тэр бүх юм ингээд илэрхийлдэг тийм тайз учраас бас тэрнтэй холбож ингээд энэ кастлийн загварыг гаргасан. За одоо ингээд спойлын хэсгнүүд ингээд явж эхлэх чинь. Гэтэ бас нэг амар спойлдохгүй заяа. За тэр нь юу вэ гэхээр одоо ингээд эн чин амар дайн тулаан мулаантай ингээд тийм аним байгаад байгаа штэ. Ер нь бол ингээд нэг юм хайр дурлалын сцен юус ингээд гардгүй штэ. За нэг юм одоо Танжирогийн тэр хинтээ канотой хийдэг тэр нэг юм харилцаанууд тэгэл Гиюгийн харилцаа тэгэл өөр юу ч гэдэг нэг юм хальт малтгаан юм нууцхан ингээд нэгэндээ за тэр Незко зэгийн Незко гэдэг бол бүр арай ил цагаан штэ. Гэтэ эзэж нэг юм амар ингээд Незког барьж аваад өмсөл ингээд хэзэж тийм болтгүй штэ. Тэнгууд яа бүр ингээд очиж Аказагийн ингээд тэр бэк сторийн дэр ингээд амар юм романтик юм гардаг заяа. Энэ би бүр ингээд харчаад бүр юу вэ Demon Slayer-аас ийм хэсэг ингээд гардыг бийж тэгээд тэгж гарахтаа бүр ингээд Аказагийн түүхэн дээр ингээд гарлаа гэж юу гэд бүр тэгж бодсон. Тэрний юу гэхээр ингээд Аказа ингээд хайртай эмэгтэйтэйгаа ингээд үнсэлцдэг заяа. Яа төсөлж чадахгүй. Тэр чинь ингээд дээд сарны бүр ингээд амар хүчтэй амар ийм том дээд зэрэглэнтэй ер нь хүн харангуул ингээд айд сүртмэр тийм дүр байгаа даа штэ. Тэнгууд тийм дүрийг ингээд та нар ингээд эмэгтэй хүнтэй ингээд үнсэлж чинь ингээд төсөөлөд үзтээ амар хөөрхөн байгаа штэ гэхгүй. Тэгээ ер нь бол тийм хэсэг гарсан. Тэгээ тэр бол амар гоё цочирдум бас ингээд шинэлэг ийм амар тулаантай аним дунд тийм гарах бол надад бүр ингээд амар хөөрхөн санагдсан. Тэгээ энэ бол баг ийм анхны ийм хайр дурлалын сценийг ингээд бүр амар гоёор харуулж байгаа тийм үйл явдал нь гэж миний хувьд бодсон. Тэгээ угаасаа яаж бодоод үзсэн өмнөх тийм амар хайр дурлал гараад төвс мөрөл өмсөдсөн тийм бол би нэгсэн санахгүй байна. За тэгээд бас нөгөө нэг Убияшки өөрийгөө их нартайгаа хоёр хүүхэдтэйгээ ингээд золиосонд гаргаад ингээд өгчдээ штэ. Тэгээд тэгсэн чинь тэрийг бол ингээд кастл дотор ингээд золиослоо бид нартайгаа тэлээгүй энэ төр нэг тиймэрхүү ярианууд ингээд болдیں۔ Тэр үедээ болохоор манангийн хашираа ингээд тэр одоо удирдагчаа Убияшкиг чичи үе гэж хэлээд байдаг байхгүй юу. Тэгээ тэр нь болохоор одоо чичи гэдэг үг чинь Япон хэлэндээ өөрийнхөө одоо төрсөн эцэгийг чичи гэж хэлдэг байхгүй юу. Одоо утуусаа ингээд аав гэдэг үг чинь бол ингээд тустаа. Тэнгууд ингээд чичи гэдэг бол яг ингээд эцэг төрсөн ингээд биологикал эцгийг ингээд тэгж нэрлэдэг байхгүй юу. Тэнгууд тэрэн дээр ингээд чичи үе гэдэг аав бүр ингээд эцэг гэж тэр хэд ингээд бүгдээр ингээд нэрлэжсэн. Тэгээ тэр нь болохоор бүр ингээд тэр хүний бүр ямар амар хүндэлдэг үе гэдгийг бол тэр үгээрээ илэрхийлж харуулсан баха гэж миний хувьд бол бодсон. Тэгэл би бүр вау ингээд бүр чичи гэж дуудаж штэ гэж дотроо тэгж бодсон. Манай Шинобу яг доомотой ингээд таарлаж байгаа байхгүй юу. Тэгээд яг тэр үедээ ингээд Шинобугийн ингээд хэлсэн хамгийн зөв үг нь заяа ингээд одоо тэрний эрвэхний юм юу өмсцөө яддаг штэ хавари. Тэгээд тэрийг болохоор хичээхэн хавари юм байна л да. Тэнгуудаа бүр ингээд нөгөөтг чинь доомог ингээд харсан даруйдаа шууд ингээд чи энэ хаврыг хинэх гэдгийг нь хараад танихгүй байна уу гэл амар зөв тэгэж хэлдэг. Тэр үед би ёо амар бэ. Сэний хэсэг амар гэл яг тэгж бодсон. Би ингээд өөрөө ч гэсэндээ хариултыг нь мэдхийг хүсдэг тийм асуулууд байдаг байхгүй юу. Тэгээ саяны Infinity Castle-ыг үзээд ч гэсэндээ тэр дунд ингээд яагаад нэрээ тэр үед тийжсэн штэ тэрний яг яагаад юм бол ч гэдэг юм. Тиймэрхүү асуултууд ингээд надад амар их төрсөн. Тэгээд тэдний талаар хариултуудыг ингээд хайгаад олсон хариултууд одоо та нартай ингээд хуваалцъя заяа. За нэгдүгээрх нь муза ингээд эхний сизон дээр нөө Танжиро ингээд бахан олон хүмүүсийн дундуур ингээд өмнөрээр нь таньж олж мэдээл ингээд очиул ингээд хойшны эргүүлэл харуулсан чинь эхнэр хүүхэдтэйгээ явж байдаг штэ. Тэгснэ амар нөгөөх нь ингээл ханаа манаа гээл тэгснэ хүүхэд нь
нэг охин тэрсэн мэсэн тэр ингээл ааваа мааваа гэж дуудаад байдаг шүү дээ. Тэгээ би тэрэн дээр ингээ гайхсан байхгүй. Ингээ за ингээ тэг музан чинь амар олон дүр туурдаг те. Тэнгуут яг жигнэсээ тэр нэг хүнтэй ингээ суугаад тэрнтэйгээ бүр ингээ гэрлэнгуудаа хүүхд мөгдтэй болцсон бах та бүр тийм амар хэмжээнд гэж юу гэж бодсон байхгүй юу. Тэгээ ингээ тэр үед таашин тэр хүүхэд эмэгтэй хоёр үнэхээр ингээд музаны жинхэнэ эхнэр хүүхэд мөн үү гэд хайгаад үзсэн чинь угаасаа биш. Тэгээд музаны бол зүгээр ингээд өнгөлөн далдалт хийдэг тийм нэг л хэрэгслүүдийн нэг байж таарсан тэр хоёр нэг хүүхэдтэй хүнтэй танилцаад тэгээд тэрнтэйгээ ингээд дотнсон гутаа хүүхдэр нь өөрийгөө ааваа гэд дуудуулаад сурцсан тий. Тэгээд нөгөөтгөнтэйгээ угаасаа ингээд дотн болсон учраас хана мана миний нөхрөө энэ төр гэд тэгээ хэлсэн тиймэрхүү юм байгаа даа. За энэ муухай спойлертай асуулч үү заяа. Ингээд юу ясахгүй юу? Аказа ингээд тулдаад угаасаа энэ чинь ингээд Аказатай тулдж байгаа юм чинь мэдээж Танжирогийн хоёр айл нэг үхэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Аказа мэдээж үхэн нь ойлгомжтой. Тэнгууд Аказа үхтэй яа энийг хэлэхгүй яах вэ? Та ингээд бичлэгээ спойлертай тийм мэдж байгаа те гэхгүй юу? За энэ хэсгийг зүгээр ингээд арай яг ингээд дэлгэрэнгүй хэлэхгүйгээр ингээд халтгаан явчих. За ингээд бусад чөтгөрүүд нь одоо дээд сарны чөтгөрүүд ингээд нэгнийхээ ингээд авраг ингээд мэдрээд тэр дотор ингээд байгаад байгаа байхгүй. Тэгээд хин хаана хинтээ тулдаад байна энэ төр гэдгийг ингээд мэддэг заяа. Тэнгууд Аказа ингээд нэг юмнаас болоод гэдгийг нь одоо та нарт хэлэхгүйгээр нууцлж байгаа юм шүү заяа. Болоод ингээд шал өөр юм одоо авра ялгаруулад нэг юм өөр төрөл зүйлийн юм болоод хувирж байгаа юм шиг тийм мэдрэмжийг бусад ингээд дээд сарны чөтгөрүүдтэй ингээ өгчдөг байхгүй юу. Тэгээ нөгөө хэд нь Аказа арай ялгчаагүй байгаа, арай ч өгчнө гэж баймаргүй. Эсвэл тэр ингээд шал өөр оршихуй болсон юм шиг тийм мэдрэмж ингээ төрсөндөө энэ төр гээд нэг тэгдэг байхгүй юу. Тэгээ би ингээд хэрвээ Аказа яг тэр чигээрээ ингээ явсаар байсан бол тэр өөр оршихуй гэдэг зүйл нь юу байх байсан бэ? Юу Аказа яг юу болж хувирах гадайсэн юм бэ гэдгийг нь бас ингээ хайгаад үзсэн чинь чөтгөр болохоос өмнөх дурсамжаа чөтгөрүүд маань ерөөсөө сандгүй штэ. Тэнгууд Аказа яг тэр үед ингээд өмнөх дурсамжаа сансан байхгүй юу. Тэгээ өмнөх дурсамжаа сансан үед нь яг ингээд нөгөө хүн байх үеийнх нь мэдрэмж нь ингээ орж ирээд тэг ингээд чөтгөр хүн хоёрын ингээд юм чи ингээд дотор нь ингээд зодолдоод ингээ холилж байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгууд яг тэр филинг нь бусад юунуудаа хашираа гинэ. Бусад дээд сарны чөтгөрүүдтэй тийм одоо сонир мэдрэмжийг ингээд өгөөд байсан билээ. Ерөнхийдөө бол музаны ингээд удирдлагаас гараад тэг яг ингээд өөрийгөө хүн байсныг өмнө ямар амьдралтай байснаа санаад яг тэр үеийнхэн ингээ сэтгэл хөдлөл янз янзын бүх аураанууд нийлээл ер нь тийм мэдрэмж төрүүлсэн. Тэрнээс бол ингээд буцаж дурсамжаа эргэж санснаар буюу чөтгөрүүд өмнөх амьдралаа хүн байсан ямар байсан тэр зүйлээ санснаар хизэж буцаж хүн болох боломжгүй. Тэгээд би бол ингээ Аказаг ингээд амар юм hope одоо итгэл найдад ингээ байсан байхгүй ямар нэгэн өөрчлөлт болчихгүй дээ гэж бодоод тэгсэн чинь тийм хайр бол байхгүй юм билэ. Зүгээр л музаны ингээ чөлөөл музаны удирдлагаас ингээ гараад өөрийгөө нэг бол ингээд амиаийг үтгэхтэй эсвэл нөгөө нэг хүмүүстэйгээ хамтарч ажиллах ч гэдэг юм уу. Тиймэрхүү сонголтуудыг хийх тийм л зам руу ингээд явж орно. Тэснээс чөтгөрийн хувьд л чөтгөр хэвээр авах болно. Яагаад гэвэл одоо Тамаяогийн хийж байгаа тэр тусгай юм янз янзын хэрэглэхгүйгээр уусаа хүн болох боломжгүй шүү дээ. Яа тийм байсан. Тэгэхээр энийг нөгөө нэг би тайдыг спойлдохгүй гэдэг ингээд амар тариулаад муухай ярьчлаа заяа. Тэгээ ойлгоогүй бол намайг зөв үнэхээр sorry. Незуко яагаад наранд ингээд тэсвэрлж чадсан бэ? Нар гарчаад ах чинь яагаад үхээгүй вэ? Гэсэн чинь энэ дээр бол эн чинь бол ер нь бол киноны одоо ингээд хамгийн том эргэлтийн зэг байгаад байгаа шүү дээ. Яагаад вэ гэдэг чинь мозан одоо тэрийг л хайгаал тэрийг л өөрийн болох гол Незуког ингээд авах гал өөртөө авах гал ингээд яваад байгаа шүү дээ. Тэнгуут яг энэний хариулт нь бол яг баттай ноттой гэсэн ийм учраас Незуко үхгүй байгаамаа гэдэг тийм байхгүй ч гэсэндээ ер нь бол хүмүүс ингээд таамаглаж ярьж байгаагаар бол заяа. Манай Незуко чөтгөр баснаас хойш нэг ч удаа хүн идээгүй, хүний цус уугаагүй тийм байгаад байгаа штэ. Тэгээ ер нь бол бүх одоо тэр хүний мах идэж авах хэвээр энерги ирч хүчээ дандаа унтаж авдаг. Бараг 2-3 жилээр ингээд унтаж байгаа л сэрхтээ ингээд хүчээ нөөц ингээд тиймэрхүү байдалтай сэрдэг. Тийм учраас хүний цусаар хооллоогүй, хүний махаар ингээд хооллоогүй учраас одоо музаны тэр яг ийм удирдлагын дор ингээд орохгүй. Тэгээд ер нь бол өмнөх ингээ хүн дурсамж нь ингээд бас дотор нь байгаа Танжирог ячаар. Тэгээ ингээд тийм учраас хүний цус хүнээр хооллоогүй учраас ингээд наран төсвөртэй
байж байгаамаа. Тийм байх магадлал хамгийн өндөртэй гэж хэлж байгаа. Хаширагийн тэмдэг ямар учиртай вэ гэдгийг асуусан. Тэгээ ер нь бол хашираа тренинг арга дээр нэлээд олон хүний тэмдэг нь гарч ирсэн шүү дээ. Тэгсэн чинь сая Infinity Castle дээр манай Гиюгийн тэмдэг гарч ирсэн байгаа. Юу за тэр хэсгээр бол бүр ингээл хүмүүс ингээл бүр хүү гэл алга малаг жишээл кино театрт бүр амар сүртэй үзсэн заяа. Би ч гэсэндээ дотроо бүр огшаал бүр яа ямар амар юм бэ гэл. Яа. За ер нь бол тиймэрхүү болсон. Тэгээ энэ болохоор ямар үед гарч ирдэг вэ гэхээр ер нь бол зүрхний цохилт 200-аас дээшээ болсон үед. За тэгээ биеийн температур ер нь бол 39 градус хүрсэн үед энэ тэмдэг ингээ гарч ирдэг байгаа. Тэгээ энэ тэмдэг ингээ гарч ирснээрээ одоо тий амар хүчтэй болно. Тэр нөгөө нэг амьсгалуудаа илүү гүн үнзий хийдэг болно тий хурдан болно гэдэг юм уу. Тиймэрхүү ингээд биеийн хүч чадлын хувьд ингээд нэлээд өндөр түвшинд ингээд очиж байгаа гэсэн үг. За гэхдээ яг ингэж амар их хүчтэй болсныхаа хариуд энэ тэмдгийг ингээд өөр дээрээ гаргаж ирснийхаа хариуд ямар төлөөс төлдөг вэ гэхээр ер нь бол энэ тэмдэг гарч ирсэн хүмүүс 25 нас хүрэхээс өмнө үхдэг ээ. Яагаад гэвэл одоо тийм их хүч энергийг биесээ ингээд гаргаж ирж байгаа учраас би чинь мэдээж дийлгүй нөхөн сэргэлт хийхдээ амар хэцүү. Тэм учраас одоо энэ тэмдэгт гарч ирсэн хүмүүс бол 25 нас хүрэхээс өмнө нас ордог гэсэн тийм баримтаага. Дараачих нь бас нэг амар спойлер. За намайг үнэхээр уучлаарай. Би тэгтээ ингээ яагаад вэ гэдэг юмудаа л ингээд асуултууд ингээ хайгаад олж захтаа л иймэрхүү юмнууд олцсон шүү. Sorry. За дараачих нь болохоор амьсгалын хэлбэрүүд зэн хэцүү штэ. Тэр Кайгаку гэдэг хүнтэй тулалж явах та бүр амьсгалын одоо шин хэлбэрийг гаргаж ирсэн заяа. Тэр аянгийн амьсгал нь штэ 6хан хэлбэртэй гинэ. Тэгсэн чинь зэн хэцүү 7 дахь хэлбэр гэл нэг юм гаргаж ирсэн заяа. Яа тэр бүр үнэхээр галзуу байсан. Тэр 7 дахь хэлбэр гэдэг юм ингээ гаргаад ирсэн. Тэнгууд анхны амьсгал чинь ингээ нарны амьсгал гэдэг юм байгаа штэ. Хиноками Кагура гэдэг нэртэй. Нарны амьсгалаас үүдэлтэйгээр одоо бусад усны амьсгал, салхины амьсгал, манангийн амьсгал ч гэдэг юм тий. Тиймэрхүү юмнууд чинь ингээд тэр зөвхөн нарны амьсгалаас улбаалж гарч ирсэн учраас тэгж ийм олон амьсгал болтлоо ингээд салаалж гарч ирсэн учраас тэдэр нь ч гэсэндээ хэлбэрүүд нь цаашаа дэшээ ингээд хувирах, нэмэгдэх ингээд боломжтой болж хувирж байгаа юм. Миний хувьд болохоор ер нь би Infinity Castle ингээд Оскар авах хэр магадaltaй вэ гэдгийг хайж үзсэн. Тэгээ ер нь бол Оскарт бол нэр дэвшгийн хувьд бол дэвшин, яг чаргагүй дэвшин. Гэтэ яг төрүүлэх магадлал бол яг байгаа гэвэл байгаа. Гэтэ тэр өрсөлдөөн бол үнэхээр ширүү өрнөн гэж хэлээ. Одоо Inside Out 2 моёрч гэдэг юм уу. Тэдэр ингээд тэдэртэй өрсөлдөн гэсэн үг шүү дээ манай Infinity Castle. Тэгээ тийм учраас ямар ч Оскарт бол нэр дэвшгийн хувьд дэвшин тэгээд авчаасай л гэж бодчих. Баг ингээд барагч авах бах. Одоо ийм амар амжилттай явж байгаа. Нэлээд дөнгөж 4 хоног болж хад ийм амар байгаа юм чинь ер нь бол нэлээд амар ихтэй байна. Тэгээд бусад кино театруудад ингээл өөр улсууд ингээ нээлттэй хит бүр ингээ бүр үнэхээр гоё нээлттэй хийсэн заяа. Бүр ингээ сандлынх нь ингээ суудлын энэ бүрээс хүртэл ингээ сольж молоод тий. Бүр ёо тэгсэн чинь манайх ингээ юу юм жоохон арай л амар сэтгэлгүй ийм амар мастерпис юм юу мэдгүй. Тэгээд яг хөөрхөн косплей энэ хийгээд ирсэн хүмүүс байсан л да. Незукогийн косплейтэй хүмүүс ер нь бол 3-4 баг харагдсан. Тэгээд тийм хөөрхөн уур амьсгал бүрдүүлээд үзэж байгаа хүмүүс нь ч гэсэндээ тийм сэтгэл гаргаад ирсэн бахад кино театрын зүгээс л арай л дэндүү юм хайнга сэтгэлгүй тийм санагдсан. Тэгээ ер нь бол 27 29 онуудын тэр нээлтүүдийг угсаа Монгол гарах нь ойлгомжтой. Тэгэхээр тэрэн дээр бити юм муухай хойрог сэтгэлгүй хандаарэ гэж ер нь бол кино театрын хүмүүст хандаж хэлмээр байна. За тэгээд тийм байна. Тэгээ үдцэн хүмүүсээ бол гоё нэмж миний мдээгүй олж хараагүй юмнууд байвал хэлээрээ. Тэгэд ганц бас нэг сануулж хэлэх юм. Би ерөөсөн манга уншдаггүй. Манган дээр бол айл үжи юм чи ингээд дууссан байгаа штэ. Тэнгууд миний саяны ингээд нөгөө мэдгүй байж байгаад асууж байгаа хариултыг хэлсэн юмнуудыг ч гэсэндээ айл үжи ингээд интернетээр угаасаа ингээд тарцсан байж магадгүй. Би бол зүгээр аниме үзэл аним дээрээсээ ойлгосон мэдгүй байгаа янз янзын юмнуудаа ингээд та нарт ингээд ярьж байгаа. Тэгэд мангаг нь бол уус уншихгүй. Хэрвээ манган дээр гарсан янз янзын юмнуудыг мэдж байгаа бол бити доор комментэн дээр бичээрэй гэхгүй. Тэгж бусдыгаа бол намайг бити хорлоорой. Ямар ч гоё ялаа тэгээ бүгдээрээ Infinity Castle кино театраас буухаас өмнө бөөнөрөө үзээрэй гэж зөвлөе. Баярлаа. Баяртай.